Монгол Улсын шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэн. Монголчууд бидний өвөг дээдээс газар нутаг, хүрээлэн буй байгаль орчин, түүний нөөцийг зөв зохистой ажиллах талаар олон зууныг дамнасан уламжлалт мэдлэгтэй боловч тэдгээрийг системтэйгээр шинжилэн судлах ажил хожуу эхэлсэн түүхтэй. Одоогоос 100 өмнө содор бичгийн хүрээлэн байгуулагдсанаар манай оронд газар зүйн шинжлэх ухаан хөгжих үндэс бий болсон юм. Улмаар 1962 онд газар зүй цэвдэг судлалын 1997 онд геологийн хүрээлэн байгуулагдаж, онолын болон хавцраг судалгааг далайстай явуулах болсон нь өнөөгийн газар зүй геологийн хүрээлэн бий болох үндэс суурь болсон юм. (2015) онд тус хүрээлэн шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэн, геологийн хүрээлэн, информатикийн хүрээлэнгийн геоинформатикийн лабораторийг тус нэгтгэн газар зүй геологийн хүрээлэн нэртэйгээр шинжилэн зохион байгуулсан. Газар зүй геологийн хүрээлэн үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Монгол орны газар зүй геологийн онцлог, байгалийн ховшил өөрчлөлт болон нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, байгалийн нөөцийн төлөв байдлыг судлаж, экологийн төзөрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмж боловсруулах, судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага болон өргөжин хөгжсөөр байна. Өнөөдрийн байдлаар тус хүрээлэн нь захиргааж явах юм. Ой нөөц, ой хамгаалал, физик, газар зүй, цэвдэг судлал, газрын нөөц, газар ашиглалт, усны нөөц, ус ашиглалт, нийгэм эдийн засгийн газар зүй, төлжилтийн судалгаа, хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн менежмент, газар зүй мэдээллийн систем, зайнаас талан судлал, хөрс судлал гэсэн 11 үндсэн салбарт 128 эрдэм шинжилгээний ажилтны багтайгаар айгал орчин, нийгэм эдийн засгийн доктортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэмэгдүүлэх замаар Монгол улсынхаа доктортой хөгжлийг хангахад зориулж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээнд тус хүрээлэн нь усны шинжилгээ, биологийн лаборатори, хөрсний лаборатори, модны жилийн цагрыг судлалын лаборатори, хийн хромографийн лаборатори болон бүрэн толгой, элсэн тасархай, чойрдох төлжилтийг сааруулах туршилт судалгааны суурингууд, дамларжаа дэх мод үржүүлгийн суурин судалгааны төв, Булган аймгийн 3 булаг суманд элчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны суурингуудад шинжилгээ судалгааны ажлуудаа эрчимтэйгээр явуулж байна. Түүнчлэн Монгол орны хэмжээнд 200 гаруй цэвдэг ус хөрсний мониторингийн станцууд ажиллаж байна. 2025 оны байдлаар тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 130 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлснээс энэ багт фактортай сэтгүүлд 62, нэгдүгээр зохиогчоор 11 өгүүлэл хэвлүүлээд байна. Монгол Улсын шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн мэдлэгийн портал буюу portal.igg.ac.mn нь олон улсын болон дотоодын хамтын ажиллагааны нэг цагийн үйлчилгээ болох бөгөөд хүрээлэнгийн бүх контент, мэдээллийг агуулсан нэг том мэдээллийн сан болж олон нийтэд хүрч байна. Монгол Улсын шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэн.